Сайн мэцхан үзэгчдээ оюу толгой компанийн үйл ажиллагаа үр нөлөөллийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор сар тутам лайв хийж байна. За бид өнөөдөр хамгийн ихнийхээ лайвыг үзэгчид та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За COVID-19 сар тахлын үед оюу толгой Монгол Улсын нийгмийн эдийн засагт үзүүлсэн нөлөө сэдвт судалгааг Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан. Тэгэхээр яг энэ судалгаатай холбоотой мөн оюу толгойн үйл ажиллагаа, үр ашиг, ер нь сар тахлын үед хэрхэн яаж өөрчлөгдсөн, өссөн нэмэгдсэн гэдэг талаар мэдээлэл өгөх зорилгоор зочин ураад байна. За ингээд зочдоо танилцуулъя. Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор профессор Цэвэрлэмаа уралцсан ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш доктор профессор Хаш Чулуун. За Монгол Улсын их сургуулийн менежментийн тэнхимийн багш Энхтуул нар хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За бидний хувьд бол вакциныхаа 3 дахь дунд хамрагдсан. Дээрээс нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдүүд өнөөдрийн лайвыг хийж байгаа учраас амны хаалтгүйгээр ярилцлага хийвэл бас үзэгчдэд илүү ойр дотн байх болов уу гэж бодож байна. За та бүхний амны хаалт аваад ярилцлагад орохыг хүсэж байна. За тэгэхээр юун түрүүнд би бас Хаш Чулуун доктороос асуумаар байна л да. Зэсийн хэрэглээ бол улам бүр өссөн нэмэгдэж байна. За энэ бол ялангуяа шинжлэх ухаан үйлдвэрлэлийн салбарт шинээр гарч ирж байгаа бүхий л бүтээгдэхүүнүүд бол зэс ордог болсон. Хүн төрөлхтний хамгийн чухал хэрэглээ бол зэс болчиход байна гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад зэсийн шинэ эрен үе гэж бид нар тодорхойлоод байгаа. Зэс өөрөө бидний амьдралд ямархуу нөлөөлөлтөөр оролцоотойгоор орж байгаа. Бидний жишээлбэл энэ хэрэглээнд хэрхэн яаж нэвтэрч байгаа. Энэ талаар та манай үзэгч товчхон мэдээлэл өгөхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр бол зэсийн хувьд бол ерөнхийдөө эртээр үес хэрэгжилж исэн металл мөн л дээ. Гэхдээ бол сүүлийн жилүүдэд бол зэсийн хэрэглээ бол огцом өсөөд ерөнхийдөө бол энэ 2020 оноос эхлээд зэсийн эрен үе гэж эхэлж гин гэж ярьдаг болсон. Тэрний гол шалтгаан болохоор бол нэг дөрвөн хүчин зүйлээр бол зэсийн эрэлт бол эрс нэмэгдэж байгаа. За нэгдүгüүрт нь болохоор бол захилгаан машин, хайбрид машин. Тэгэхээр захилгаан машин, хайбрид машинд бол зэсийн орцын хэмжээ бол энгийн машинтай харьцуулахад 4 дахин их. Тэгэхээр энэ утгаараа бол дэлхийд даяараа бол захилгаан машинаар хэлж байгаа энэ үед зэсийн хэрэглээ огцом өсөж байна. За хоёрдугаарт нь болохоор бол харилцаа холбоо, электрониктэй холбоотой. Зэс бол гол энэ компьютер, чип, энэ аудио төхөөрөмж, видео төхөөрөмжийн доторх эд ангийн гол хэсгүүдийг бүрдүүлдэг. За тэргээр бол маш их чухал болсон байгаа. За гуравдугаарт нь бол дотвартай хөгжлийн ногоон зорилтуудтай их холбоотой. Ногоон зорилтууд гэдэг маань бол үндсэндээ салхины бөгөөд нарны сэргийг тэрчин хүчийг бол хэрэгэлдэг. За энд бол зэс бол их хэмжээгээр ашигладаг. Ялангуяа салхины юунд бол генератор гэж бид нар ярьдаг. Тэнд нь болохоор зэсийн утас их ордог. За тэгээд дөрөвт нь болохоор 5G-ийн сүлжээний холбоотой их холбоотой. 5G бол үндсэндээ бол бас сахилгаан кабелийг их ашигладаг. За энэ утгаараа бол кабелийн гол эд анги нь бол зэс байдаг учраас жишээл өмнөд хөрш бол 5G захилгаан сүлжээг хөгжүүлэхэд бол тэр бол дангаараа тэр шийдвэр нь 75 мянган тонн зэсийн хэрэглээг өсгөж байгаа гэсэн тооцоо байдаг. Тэгээд дэлхийд даяар ингээд зэрэг шилжиж байгаа учраас бол эрэлт хэрэгцээ нь өндөр болж байгаа. За тэгээд бас нэг ковидтэй холбоотой зүйл байгаа. Эрүүл мэндэд бол маш чухал ийм эртээр үеэс монголчууд бас тэрийг мэддэг байсан. Зэсээр үйлдвэрлэсэн ямар нэгэн бүтээгдэхүүн нянга устгах чадвартай байдаг. Тэгэхээр тэргээр бол бас давуу талтай. Үндсэндээ бол техник технологи асар хурдцтай хөгжиж шүү дээ. Бид нар бүгдээрээ л гар утас сэргийлж байна. 5G технологи Монголд нэвтрэх гэж байгаагаас эхлээл ингээл бүхэл зүйлд оролцдог юм байна гэдгийг би ойлголоо л да. Тэгэхээр Монгол улс дэлхийн жишээлбэл нийт зэсийн хэрэглээний хэдэн хувийг нь хангадгийг бид хэр их нөөцтэй. Дээрээс нь аль аль улсуудтай бид нар гол тоглогчулж явж байгаа. За тэгэхээр бол зэсийн үед бол манайх бол үйлдвэрлэлийн хэмжээгээр хоёр гол манай орд байгаа. Эрдэнэт тэгээд оюу толгой. За оюу толгой дээр бол хараахан гүний урах ашиглалтанд ороогүй тийм 1.4 сая тонн орчим баяжмал үйлдвэрлэдэг. За Эрдэнэт бол тэрний нэг бас ойролцоон хэмжээний зэсийн баяжмал үйлдвэрлээд тэгээд одоохондоо бол манай улс бол экспортын хэмжээгээр бол бахан хувийг дэлхийд эзэлдэг. Нэг том бас дэлхийн үйлдвэрлэгч бол биш. Эхний 5 үйлдвэрлэгчийн тоонд ороогүй байгаа. Гэхдээ нөөцийн хэмжээ бол манайд нэлээх байгаа учраас жишээлбэл гүний урах ашиглалтанд орох юм бол зөвхөн оюу толгоос гарах үйлдвэрлэлийн хэмжээ бол 2.1 сая тонн хүрнэ гэж байгаа. Жишээлбэл экспортын хэмжээ. За Эрдэнэтийн хувьд бол тэр нэмэгдэхгүй боловч цагаан сураг гэж бас манай өөр нэг орд байгаа. Жижигхэн ордууд байгаа. Тэд нар бүгдээрээ ашиглалтанд орох юм бол магадгүй манайх бол ингээд Азмаар бол дэлхийн 10 шилдэг экспортлогчдын тоонд орно. Гол оноо өрсөлдөгч гэвэл ерөнхийдөө Чили,
Перу гэсэн Латин Америкийн улсууд байгаа. Маш их хэмжээний дэстэй асар том уурхануудтай манайхаас хэд дахин том үйлдвэрлэлийн хэмжээтэй тийм одоо улсууд бий. Ерөнхийдөө өөр улс гэвэл Австрали, Индонез зэрэг улсууд бий. Гэхдээ бол манайх бол одоо айжмаар бол үйлдвэрлэлийн хэмжээгээр бол өсөх тийм ирээдүйтэй гэж бас хэлж болно. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн хүрээлэнгийн хамт олонны хувьд бол яг 3 жилийн өмнө оюу толгой нийгмийн эдийн засаг үзүүлж байгаа нөлөөллийн тухай судалгаа хийж байсан. Ингээд 3 жилийн дараа дахиад 2 дахь судалгаа гаргачлаа. Гэхдээ яг энэ хооронд бол өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд цар тахал гэдэг зүйл бол одоо дэлхийн нийтээр маш их одоо сөрөг нөлөөлөл дагуулсан шүү дээ. Тэгэхээр яг энэ 3 жилийн хугацаанд оюу толгойд ямар өөрчлөлтүүд гарсан талаар та товчхон мэдээлэл өгөхгүй юу? 2018 онд бид нэр Монгол Улсын нийгмийн эдийн засгийн нөлөөллийг судалж байсан. Одоо 2021 онд COVID-19 цар тахлын үед. Тэгээ энэ үеийн судалгааны онцлог нь бид нэр ер нь уул уурхайн салбарыг үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас ер нь анх удаага ажиллагчдаас нь онлайн хэлбэрээр судалгаа авсан. Мөн оюутлогоотой хамтран ажилладаг ханган нийлүүлэгчдээс бас судалгаа авсан байна. Тэгэхээр өмнө нь бол ихэнхдээ бид нэр макро орчинд өс нутгийн хэмжээнд судалгаа хийжсэн бол энэ судалгаа яг компани дотроо ажиллаж байгаа ажиллагчид компанитай холбоотой ажилладаг аж ахуйн нэгжүүдтэй ямар харилцаа холбоог үүсгэж явж байгаа вэ гэдгийг судалснараа онцлог байгаа юм. Өмнө нь бид нэр оюутлогоогүй үеийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өөрчлөгдөж байсан бэ гэдэг судалгааг авч үзэжсэн бол энэ удаа оюутлогын ажиллагчдын гэр бүл бас бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ COVID-19 цар тахлын үед ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг талыг авч үзснээрээ. Тэгэхээр одоо зөвхөн улс орны хэмжээнд биш бүр одоо нөгөө ажилчид цаана нөж одоо арга гэрээнд ямар нөлөөлөл үзүүлсэн гэдгээр онцлог юм байна шүү дээ. Ингээд яг ямар өөрчлөлт гарсан байна? Энд их олон зүйл байгаа. Оюутлог 2020 оны 12 дугаар сарын байдлаар оюутлогын 12374 ажиллагчтай байгаа. Тэгээ 13 онтой харьцуулахад Монгол ажиллагчдын тоо нэмэгдсэн. Энэ дотроо инженер техникийн ажилтнууд, удирдах ажилтнуудын тоо хэмжээ нэмэгдсэн. Тэгэхээр энэ уул уурхайн салбар тэр дундаа энэ том чиглэлийг Монголын өөрийн үндэсний инженер техникийн ажилтнууд удирдаад бизнесийн хүмүүс удирдаад явж байгаа гэдэг чинь нэг том үр дүн. Ажиллагчдын хувьд аваад үзэхэд ер нь ажлын байрны зохион байгуулалт өөрчлөгдсөн, ажлын цаг буурсан, хил хаасан гэд олон шалтгаанаар одоо онгоц жишээлбэл камп руугаа нисэхгүй хязгаарлагдчихсэн ийм үед энэ уурхайг тогтвортой ажиллуулж ирсэн гэдэг чинь их том асуудал байгаа юм. Тэгээ энэ хэмжээгээрээ ажиллагчдын цалин орлогын хэмжээ тогтвортой байсан. Мөн өрхүүдийн амжиргаа тогтвортой байх нэг үгч бол хадгаламж хоригдлоо. Тэгэхээр бид нэр ер нь ямар хэмжээгээр ер нь өрхөд тогтвортой байгаа вэ гэдэг талаар судалсан. Тэгээ энэ талаас харахад бол яг нэг нийтдээ 70 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр хадгаламжаа өсгсөн болон хിവэр гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр зөвхөн өнөөдөр бид нэр цалин тогтвортой байх тухай асуудал нэг, үүнээс даваад хадгаламжтай байж түүнийгээ тогтвортой авч явах өөрчлөлт гэдэг чинь их том асуудал юм а гэж. Ер нь бол одоо COVID-19 бол Монгол хүн болгоны амьдралд өөрчлөлт авчирсан шүү дээ. Бидний цалин бол дийлэнхтэй нэмэгдээгүй, хаанаа хүрэхгүй болсон. За их компаниуд бол одоо ажлын байраа бууруулсан ийм үр дүн гарч хаад оюу толгой бол эсэргээрээ одоо энэ өсөлтийг байнгын хангаж ирсэн. За жишээл яг энэ одоо 2 жилийн хугацаанд ажлын байрны тоог бууруулсан, цомгтгсан ийм зүйл ер нь ажиглагдсан уу? Тэр том баг байсан. Тэр битгээл оюутлогоотой хамтран ажиллаж байгаа бид нэг 770 аж ахуйн нэгжээс 154-ийг хамруулсан судалгаа хийсэн. Оюутлогоотой хамтран ажиллаж байгаа компаниудын ажлын байрны тоо өөрсдийнх нь үйл ажиллагаач бараг хаагдаагүй. Тэгэхээр тэр ханган нийлүүлэгчт нь буураагүй хахад оюутлогоо өөрийнх нь үйл ажиллагаа буурсан гэж ярих боломжгүй. Тийм байна. Тэгээ би нэг судалгаа харж байхад бол нөгөө худалдаа аж үйлдвэрийн танхимаас топ 100 аж ахуйн нэгжийг сая танилцууллаа шүү дээ. Тэгэхэд оюутлогоо бол 3 дугаар хайранд орсон. Гэхдээ нийт одоо 100 аж ахуй нэгжийг ингээд харахад оюу толгойтой хамтран ажилладаг 27 байгууллага яг энэ одоо жигсаалт орсон байгаа байхгүй. Тэгэхээр би инхтул багшаас асуумаар байна л да. Ханган нийлүүлэгчд
гэж бид ярьж байгаа шүү дээ. Оюутлогоо бол зөвхөн одоо ажилтнуудаасаа гадна дахиад нөгөө хамтран ажилтдаг байгууллагуудаа маш хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Дээрээс нь тэнд одоо ажиллаж байгаа хүний нөөцийн боловсролыг дэвшлүүлэх тал дээр ч гэсэн ингээд маш их ажлуудыг хийдэм байл л дээ. Тэгэхээр яг энэ судалгаан дээр ханган нийлүүлэгчтэй холбоотой ямар сонирхолтой тоо баримтууд харагдсан бэ? За орон нутгийн хөгжил, уул уурхайг даасан бусад салбарын хөгжил яаж явагдаж байна гэдгийг одоо тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа байгууллагууд за мөн яг нөгөө газар зүйн байршлаараа өмнө говьт ер нь ямар чиглэлийн компаниуд нэмэгдэж байгаа гэдгээр энэ хоёр үзүүлэлтээр үзэж болдог. Тэгэхээр оюутлогын ханган нийлүүлэгчдийн хувьд болохоор энэ тоо маань нэмэгддэг. Нааштай одоо эрэг нөлөө нь юу байдаг вэ гэхээр үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийн тоо байнга нэмэгдэж ирсэн. Тэгэхээр энэ яг зөвхөн тоотой холбоотой асуудал биш л дээ. Цаана болохоор чанарын асуудал яригдж идэг. Одоо 11 онд гэрээ хийхэд яг олон улсын стандартаар бүтээгдэхүүн үйлчлэхээ үзүүлэх орон нутгийн компани хэд байсан бэлээ те. Тэгэхээр оюутлогын одоо нөгөө ханган нийлүүлэгч худалдаа авалтыг хариуцсан газраас орон нутагт бид нэр компаниудыг бойжуулах хэрэгтэй байна. Тэгээ хамгийн наазахын гоё жишээ гэх юм бол ажлын бэлий тий ажлын бэлийг орон нутгийн одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэр оюулахын тулд тэдгээр эхлээд нэгтгсэн нэг 2 хүнтэй жижиг бүр бичил бизнесүүдийг нэгтгэхэд нэг одоо том компани болгочихж байна тий нэг дунд хэмжээний компани болгоод тэдгээртээ сургалтын ороод тоног төхөөрөмжийн лизингээр олгоод тэгээ тэдгээр хүмүүс нийлээд олон улсын стандартын ажлын бэлийг оюутлогод нийлүүлсэн. Тэгэхээр энэ нь болохоор ажлын байр үүсэхээс гадна тэр компани зөвхөн нөгөө оюутлогод биш Эрдэнэтэд бүр даашаа тэрийг өөр бусад уул уурхай компаниуд ч гэсэн нийлэх одоо боломжийг нээж өгч байгаа маа. Тэгэхээр энэ бол оюутлогын одоо нөгөө ханган нийлүүлэгч болон орон нутагт оруулж байгаа санхүүгийн ч биш те энэ бол одоо мэдлэгийн туршлагын маш том хөрөнгө оруулалтаа. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг жишээ. Тэгэхээр энэ ковидтай холбоотой яг энэ судалгааг хийж байгаа ч гэсэн энэ кейсүүд олон болсон. Тэгэхээр өмнө нь одоо бид нэр импортоор ямар нэгэн тоног төхөөрөмжийн эд ангийн импортоор авдаг байсан болвол хил хаагдаа тэр маань зогссон. Тэгэхээр засвар үйлчилгээг нь Монгол инженерүүд хийсэн эсвэл Улаанбаатар хотод байгаа налайхад байгаа үйлдвэрүүдээс тэр сэлбэг хэрэгслээ авсан нь яг нэг гэхээр тэр нэмүү өртөг одоо энэ Монголд өмнө говьтой шингээх энэ үйл явц оюутлогоос ихийнх нь нэмэр болж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоо би одоо сая компани жишээнүүд ярьсан шиг өмнө говьд ямар салбарууд хөгжөөд байна гэж харахаар өмнө говийн нийт салбарын одоо өсөлт Монгол улсынхаас 2 дахин илүү байдаг. Нийт үндэсний хэмжээнийхээс. Тэгээ тэр дундаа бол яг барилгын салбар, боловсруулах үйлдвэрийн салбар өндөр өсөлттэй байгаа нь энэ бол орон нутгийн хөгжилд маш юм чанартай өөрчлөлтийг үзүүлж байгаа. Дээрээс нь ажлын байрыг бол их хэмжээгээр ажлын байрыг маш тогтвортой ажлын байрыг үүсгэх гэдэг нь бол бас их чухал. Яг тэр ажлын байрыг бид нар богино хугацаанд үүсгэж болдог. Яг тэгвэл манай орны одоо мал аж ахуй, газар тариалан гэдэг зүйлүүд бол улирлын байдлаас их хамаардаг салбарууд. Тэгэхээр энэ дээр яг тухайн одоо нэг анхдагч түүхийн эддээ одоо мал аж ахуй тэ эсвэл одоо тариалан дөрвөн улирлын шинжтэй болгоод ханган нийлүүлэлтийг нь авч яана гэхээр тэр бол дараагийн нөгөө боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж байгаа тэр одоо том жишээ. Яг одоо жишээл ингээд судалгаа харахаар оюу толгойд Өмнөг Говь аймагаас одоо гаралтай ч юм уу Өмнөг Говь аймгийн иргэн хэдэн хүн ажилтдаг. Дээрээс нь ханган нийлүүлэгчийн хэмжээнд хэдэн хүнийг ажлын байртай болгосон гэсэн ийм тоо ер нь гарсан уу? Газар зүйн байршлаар авч үзвэл яг ажиллагчдын 73.3% нь Улаанбаатар хотоос 12.1% нь Өмнөг Говь аймагаас тэгээ бусад аймагудаас очиж ажилдаг болж таарж байгаа юм. Тэгээ энэ ажиллагчдын тэгээд Өмнөг Говь аймагт бол үнэхээр өрхүүдийн амжиргаанд нөлөөсөн шин бизнес үүссэн талаар сая тулгшидлаа шүү дээ. Цаашаа судалгааг аваад үзвэл энэ судалгааны 4-р бүлэг, 5-р бүлэг тэр чигээрээ Өмнөг Говьт үзүүлсэн нөлөөллийг харуулж байгаа. За бүгдээрээ ярилцлага эхлээд COVID-19 сар тахлын үед оюу толгойн ажилтнууд, тэдний ар гэрээхэнд хамтран ажиллаж байгаа байгууллагуудад дээрээс нь Өмнөг Говь аймагт ямар нөлөө үзүүлсэн тухай ярьлаа л да. Одоо тэгвэл Монгол улсын нийгэм эдийн засагт ямар одоо үр ашиг авч ирсэн юм? Сар тахал гэл одоо юу гэдгийг ихэнх Монгол улсын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг нөгөө компаниуд чинь хаалгаа барихад үрж гин. За ихэнх тохиолдолд хэд хэдэн сараар ингээл ажиллахгүй хөл хоройн ингээл орцсон ийм үед байсан ш. Тэгэхэд оюу толгой жишээлбэл бидэнд ямар ашиг авч ирсэн? Бидний одоо нөгөө талх худалдаж авч байгаа
тэр эдийн засгийн тэр оролцоонд яаж нөлөөлсөн гэдэг талаар их сонирхол татчихээн л да. За, уг нь энэ хэсгийг хямглан багш хийсэн юм аа. Гэтэ яг судалгааг ерөнхийдөө хариуцсан үед би нэг ганц хоёр жишээ хэлээ л да. Юун төрөнд гэхдээ бидний хамгийн том бодох асуудал дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгээ Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 гаруй хувийг уул уурхайн салбараас олж байгаа. Тэр нь ковид-19 сар тахлын үед Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг энэ уул уурхайн салбар хангасан. Үүнийг дагаад улсын төсвийн нэгдсэн орлогод оруулж байгаа хувь нэмэр энэ талаар бас нэг санаа хэлж болох юм. 2012-аас 20 оны хооронд оюутлага Монгол улсын нэгдсэн төсвийн орлогын 8.5 их 80 төгрөгийг оруулсан байдаг. Эндээс одоо яг уул уурхайн татварын үед ч Монгол улс их өрсөлдөх төвшингийн гэж үздэг. Дэлхийн улс орнуудтай ерөнхийдөө адилхан. Тэгэхээр энэ төвшин орлогын татварын төвшин өөрөө өрсөлдөхөц болохоор нөгөө талдаа энэ зэсийн үнээс их хамааралтай салбар. Тэгээ ингээд жил болгон төлж байгаа хэмжээг харахад 2012 оноос хойш нэг 7-оос 13 хувийн интервалын төвшөнд байгаа юм. Тэгээ 2020 оны 2-3 дугаар улиралд оюутлага өөрийнх нь нөгөө хил хааснаас болоод экспортын хэмжээ нь буурсан. 2020 оны 4-р улиралд эргээд төлөх экспортын хэмжээ нэмэгдсэн, төлөх татварын хэмжээ эргээд өмнөх төлж исэн төвшөндөө хурж өссөн ийм зүйл. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж нэг дараагийн үзүүлэлттэй. Тэгээд уул уурхайн салбар Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын бараг 70 гаруй хувийг эзэлж байгаа. Тэр Монгол улсад орж байгаа нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт байна гэж үзэж болно. Энэ хэмжээ яг энэ төвшнгөөрөө хадгалагдаж энэ 2020 онд хийгдсэн байна. Өөр нэг үзүүлэлт нь л бүгдээ ажил эрхлэлтийн төвшин байна л да. Монгол улсын уул уурхайн салбар Монгол улсын ажил эрхлэлтийн 3.5% эзэлдэг. Тэр оюутлагын ажиллагчид энэ дэс тодорхой хувийг оруулж байгаа. Нэг онцлог нь энэ уул уурхайн салбарт нэг 25-аас 34 насны залуучуудын эзлэх хувийн уул уурхайн салбартаа өндөр байдаг. Энэ өндөр байгаа нь оюутлагад ажиллаж байгаа ажиллагчдын 25-аас 34 насных нь дийлэнхийг эзэлдэг. Тэгээ энэ хэмжээгээр Монгол улсын уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажиллагчдын төвшин энэ насаар тодорхойлогдож байна гэж харах. Дээрээс нь яг нөгөө эд хөдөлмөрлөх насны залуучууд дийлэнх хувийг эзлээд ирэхлээр энэ чинь Монгол улсын яг уул уурхайн салбарын боловсрол, за тэгэл одоо уур чадвар, цаашдын бидний чиг хандлагад бол маш том нөлөө үзүүлнэ гэсэн үг тийм ээ. За Монгол улсын жил бүрийн татварын орлогын 13.5% хүртэлх хувийг оюутлага дангаараа бүрдүүлдэгээ та түрүү ярьж штэ. Хэрвээ цар тахлын үед оюутлага үйл ажиллагаа зогсоодсон байсан бол бид ямар нөхцөл байдалтай тулгарх байсан бол зүгээр та бүхний судалгаанд дурдаагүй л дээ. Гэхдээ нэг тийм сонирхол татаад байна. Тэр 13 гэдэг чинь 7.2-аас 13.5 юм л та. Тэгээд жилдээ өөр хувьтай байгаа. Энэ судалгаагаар яг харахад нэг жишээ юм өмнө говь аймагт хэрвээ оюутлага ажиллаагүй эсвэл энэ цар тахлын үед өмнө говь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 42% алдах байсан гэсэн судалгаа. 5% алдах нь шүү дээ. Тэгэхээр их том хувийг алдах байсан гэсэн судалгаа. Тэгээ Монгол улсын өсөлтийн таамаглал ерөнхийдөө өсөөл буурал явж исэн. Тэр хэмжээнд бол тогтворжуулах нөлөө үзүүлсэн л гэж манай судалгаагаар гарч байгаа юм. Оюу толгойн удирдах төвчдийн ажилтнуудын 70% нь монголчууд байна гэдэг энэ мэдээг сонсоод би бас дотор их баярлж байлаа л та тий. Монголчууд бол бас ур чадвартай болж байна. Дээрээс нь удирдах төвчд ажиллаж байна гэдэг бол бидэнд л одоо хэрэгтэй юм л та нэг талаас. Тэгэхээр оюу толгой мэдээж одоо гадны мэрэгжилтнүүдийн оролцоотойгоор байнга одоо урагшилж байгаа ажилтнуудын хувьд бол одоо байнгын мэрэгжил дэвшлүүлж байгаа шүү. Тэгэхээр энэ цар тахлын үед яг энэ удирдах төвшний ажилтнууд хэрэг ирсэн Монголд. Одоо нөгөө хил хаагдал ингээл ирэх боломжгүй болсон. Энэ үеүдд ер нь ямар хөө байдлаар ажилласан бол? Оюутлага ер нь удирдлага бол Монгол гэдээ ойлгочих болохоор байна. Бид нар тодорхой гүний уурхайн бүтээн байгуулалтанд олон улсын хэмжээний туршлагаар туршлагыг нэвтрүүлэх үүднээс тэр өндөр мэргэжилтнүүд нь ирж байгаа байх. Энэ үед нэг судалгааны үед бол бид нэг онцлог жишээ гарсан байгаа юм. Тэр нь нөгөө гүний уурхайн бүтээн байгуулалтаа тасралтгүй явуулахын тулд яг тухайн ажлынхаа байран дээр
амар зураг авалтанд явагдаад энд Монголын инженер техник ажилтнууд ажиллаа үргэлжлүүлсэн гэсэн ийм кейс жишээ бол байсан. Тэгэхээр эндээс юг харж болж байна гэхээр яг энэ ил уурхай болон гүний уурхай бүтээн байгуулалтыг дагаад Монголд уул уурхай салбарын их олон шин мэрэгж үүсч гарч ирж байна. Яг энэ шин мэрэгжлээ дагаад оюутлогооч гэсэн энэ тал дээр бол үнэхээр дэмжлэг үзүүлж олон арван ажлыг зохион байгуулж байна. Энд зөвхөн инженер техникийн ажилтнууд гэлтгүй ер нь бол биднэрт ур чадвартай ажиллагсад их хэрэгтэй. Тэгээ өнгөрсөн хугацаанд оюутлогоо нэг 130 сая долларын хөрөнгө оруулалтыг энд боловсролд оруулсан байдаг. Энд энгийн сургалтын дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүд байна. Үүнд ихэвчлэн залуучууд хамрагтай явж байна. Дорнод, Дархан, Далан задгад гэдэг 3D гэсэн энэ 3 газарт мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэрэгжилтэй ажилтнууд бэлтгэх одоо цахилгаанчин, гагнуурчин гэдэг эдгээрийг бэлтгэхэд хувь нэмэр оруулж байгаа. Тэгээ энэ олон улсын хэмжээнд гагнуурын тэмцээнд ороод ирсэн бас ийм жишээ байдаг. Тэгээ бүр төрүүлсэн тийм. Үүнээс гадна одоо бол дараа нь их сургуулийн сургалт хөтөлбөрийг сайжруулах тал дээр жил шинжилгээ ухаан технологийн их сургууль дээр хөтөлбөрийн сайжруулалт хийгдэж байна. Үүнээс гадна ур чадварыг дэвшлүүлэх гол ажлыг хийж байна. Тэгээ энэ бүгдийг ингээд дүгнээд харахаар Монгол улсад яг энэ бизнесийн салбарт хөдөлмөр хамгаалал гэдэг асар том соёлыг оруулж ирсэн. Энэ цар тахлын үед оюутлогод хамтран ажиллаж байгаа компаниудын 92.9% нь яг ийм цар тахлын үеийн хөдөлмөр зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг тал дээр оюутлогоос их суралцсан гэсэн судалгааны хариулт гарч ирсэн. Та бүхний хувьд хизээ хамгийн сүүлд оюутлогоор зочилсан бэ? Би 19 онд ирсэн. Тийм, би бол бүр үйлдвэр байгуулаагүй байхад 2009 оны 5 сард гар үсэг зурхаас өмнө очиж ирсэн. Тэрнээс хойш бараг жил болгон очиж байгаад хамгийн сүүлд нэг одоо ковидын өмнө 17 он хавьд бол очсон. За миний хувьд бол яг анх хашчулан багштай 13 он сургуулаараа экспедиц хийгээд ил урхаатай танилцж ирсэн. Дөнгөж нас хайтууд нь баригдаад ижсэн. Дараа нь цэвэрлэмаа агштайгаа 18 онд оюутлогоо дээр очиж ирсэн. Би юу асуух гэдэг нь вэ гэхээр за та бүхний хувьд бол бараг жил болгон шахуул ингээл оюутлогоо дээр ингээл очиж штэ. Өөрчлөлт хэрэг явагдсан бэ? Анх очиж ирсэн өнөөдөр өмнө говь оюу толгой ямар өөрчлөлт байсан бэ? Бүгдээрээ бол одоо хийсэн судалгааныхаа үргэлжлэлийг ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг одоо өөрсдийнхөө очиж ирсэн үзэж харсан зүйлийнхээ тухай бас жоох ямар байгаа гэдээ. Би анх 2013 онд Өмнө Говь аймгийн 103 сумын аялал жуулчлалын судалгаагаар явхдаа оюутлогын кемп дээр бууж исэн. Яг тэр үед нөгөө ил уурхайн бүтээн байгуулалт гээд хятад Монгол ажиллагсад яг бүгд хоёр тусгаарлсан тийм байдалтай тэдний ахуй байдалтай танилцаад явжсэн. Үүний дараа очиход бол тэнд их олон өөрчлөлт хийсэн катеринг үйлчилгээний дотроо зохион байгуулалт нь өөрчлөгдсөн. Угаасаа ч дотор кемп дотор бол яг хөдлөр хамгааллын аюулгүй байдлын дүрмийг хатуу барьдаг. Ажиллагчдын нөхцөл байдлыг сайжруулах үүднээс бол орон байрыг сайжирсан, чөлөө цагийг өнгөрүүлэх нөхцөл байдал өөрчлөгдсөн. Одоо энэ чи гэр орноосоо хол байгаа ажиллагчдыг тийм дахиад яг гэр орондоо байгаа юм шиг тав тухтай байлгах тал дээр тэгээд ажиллаж байгаа нь харагддаг. Тэгээ би бэлтэр эрүүл мэнд тэг хөдөлгөөний дутагдалд оруулахгүй гэж тэнд байгаа заал бол бас баригдсан байгаа. Нэг том ер нь бол өөрчлөлт бол усны ашиглалт шүү. Усыг бол анханасаа эхлээл ер нь эргэлтэнд оруулж дахин ашиглах гэдэг тал дээр бол анхаарал тавьсан. Одоо тэр талаар бол ер нь их том жишээ болж явдаг. Тэгээ хам богд сум 70 задгад сум эднэрийн өөрчлөлт бол ер нь үе үеэрээ цоглуулсан зургийг бараг анхаад үзүүлчихсэн байна. Бараг яриад хэрэггүй. Тэгээ хашчулан багшийн хувьд бол одоо бүр оюутлогын гэрээ зурагдаагүй байхаас эхлээл ингээл жил болгоо очсон гэж. Тэгэхээр танаас бас их сонирхолтой зүйлс гарах байх гэж бодоод байна. Яг ер нь бол анх бол би 2009 онд ажиллаар очсон. Тэгээд мандаа үндэсний өв шинтгэлийн хороо бол томоохон төслүүдийн явцтай одоо танилцах, янах тийм ажилтаа байсан учраас бол одоо ганцхан оюу толгойч биш 5 толгой
Тэгээ одоо хөлийн гарцууд одоо томоохон үйлдвэрүүд бүгднтэй нь одоо ингээд газар дээр нь бол очиж одоо ажиллаж исэн. Тэгээд оюу толгой дээр бол очиход би одоо самгийн нөгөө жижигхэн нэг байшин байсан. Тэгээ нэг хэдэн гэр байсан. Тэгээ тэнд бол нэг 300 монгол ажилчид байсан. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө гэрээ байгуулахдаггүй учраас бол энэ том ордыг бол одоо ашиглаж болохгүй нэ гэсэн тийм байдалтай болчихсон. Хүмүүс нь ч гэсэн сэтгэл санаагаараа унчихсан. Ер нь бол одоо манай залуу геологчд болохоор бол ягаад энэ том ордыг бол манай ус ашиглахгүй юм бэ? Усад ч одоо ашигтай шүү дээ. Экспорт нэмэгдэн, татварын орлого нь өснө, ажлын байр нэмэгдэн гэдээсэн. Тэгээд одоо яг харин ч одоо удалгүй гэрээ байгуулагдаад тэгээд том ажилдаа орсон. Тэгээд тэр бол ер нь манай улсын бодлогын хувьд бол яг тэр үеийн бодлого бол тийм байсан. Томоохон ордуудыг ашиглаад гадаадын хөрөнгө оруулалтыг татаад дэд бүтцээ хөгжүүлээд орон нутгаа хөгжүүлнэ, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн тийм зорилготой байсан. Яг тэр хүрээнд бол бас энэ одоо нөгөө ордын ашиглалт нь эхэлсэн. Тэгээд ер нь бол жилээр нь бол ахиц дэвшил нь бол нэлээд сайн явагдсан. За тэгээ 13 онд бол нөгөө үйлдвэр нь ашиглалт нээлттэй орсон. Одоо бол удахгүй гүний уурхайн ашиглалтанд орох гэж байгаа. Технологийн хувьд бол дандаа шинэ шийдлүүд. Гүний уурхайн болохоор бол бас одоо манай хувьд бол нөгөө алсын удирдлагатай роботууд ажиллах. Одоо нөгөө шинэ одоо технологи мэдлэгийн шилжилт болно. За тэгээ экспорт бол их хэмжээгээр нэмэгдсэн. Татварын орлого бол дангаараа одоо оюу толгой бол 400-500 тэрбум төгрөгийг бол төлдөг болсон. Сая нөгөө цэвлэн багшийн хэлдгээр бол одоо улсын төсвийн орлогын бараг 10% нь одоо ингээд зарим жилүүд бол оруулж байгаа. Зарим жилүүд тэрнээс арай бага байх жишээд. Тэгээд ингээд аваад үзэхээр бол асар том өөрчлөлт гарсан. Гэхдээ энийг бол бас том утгаар нь харах хэрэгтэй. Энэ бол ер нь бол Өмнө Говь аймаг тэр чигээр одоо манай улсын уул уурхайн, дэд бүтцийн одоо хүнд аж үйлдвэрийн төв болж байгаа. Энд бол 5 толгойч гэсэн өгж байгаа, оюу толгойч өгж байгаа, төмөр зам баригдсан, цахилгаан станц баригдсан. Манай ирээдүйг авч явах том аймаг одоо бүс нутаг. Нэг том өөрчлөлтийг нэрээ гинт зачлаа. Тэр нөгөө говийн оюу хамтын хөгжлийн сан. Энэ их том жишээ байгаа юм. Ялангуяа Монгол хүмүүст энэ санхүүжилт, орон нутгийн хөгжлийг санхүүжүүлэх том жишээ. Энэ говийн оюу хамтын ажиллагааны сан байна. Энэ талаар ямар хүчтэй юм бэ надад сайн. За яг оюу толгой дээр анх 13 онд очиод 18 он гэдэг 5 жилийн дараа очиход ямар өөрчлөлт анзаарэгдсэн бэ гэдгээр яг менежментийн хүний зүгээс харахаар оюу толгой компани Rio Tinto-той одоо ингээм хамтраад манай Монголын томоохон мега төслийг эхлүүлнэ гэдэг чинь бид нэр яг уул уурхайн салбартаа том транснационал буюу үндэстэн тамсан корпорацтай ажил сурж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яг үндэстэн тамсан том яг мэргэжлийн хэллэгээр бол транснационал буюу үйл ажиллагаагаа яг тодорхой газар зүйн байршлуудаар хувааж явуулдаг энэ том компаниг хэлдэг. Тэгэхээр энэ дээр бол хамгийн ихэнд бол соёлын өөрчлөлтүүд орж эхэлдэг. Тэр одоо толгой компани менежмент, зочин орны менежмент, хүлээлт хоёрын зөрөө үүсдэг. За энэ асуудал Rio Tinto-гийнхэн ярьжсэн харьцангуй монголчууд дасан зохисох чадвар маш өндөртэй улсууд юм аа. Маш хурдан юмыг сурах юм аа. Энэ дээр бидний одоо нэг тэдгээр хүлээлтийг одоо Монгол улсууд давсан байдаг гинэ. За тэгээд 13 онд очиход яг энэ маань одоо төслийн ихэнх үе учраас за компани соёл ингээд төлөвшөж эхэлж ийсэн. Хятад ажилчид, Монгол ажилчид, дээрээс нь менежмент нь олон улсынхаар стандартаараа явахаар энд бол ингээд яг очиход бол за энд үнэхээр л энэ байгууллагын соёл төлөвшөж байгаа юм байна. Тэ ингээд нэг олон юм нийлээд за тэгээд 18 онд очиход бол яг хүн болгонд соёлоо мэдэрсэн. Тэгээ би компанид ямар хувь нэмэр оруулдгийг, би улсад манай компани ямар нэмэр үзүүлдгийг гэдэг бүр ухамсарлцсан. Наазах нь ингээд хоолны газраар нь ороод хоолныхоо нөгөө би амтыг нүцэх гээд ингээд олон янзын хоол авахгүй юу. Тэгсэн чинь нэг шүлэн энэ нөгөө тавцсан дээрээ илүүтчихээр би зүгээр би гартаа бариа явчих гэсэн чинь уучлаарай энэ аюулгүй байдалтай холбоотой учраас та өөр тавцсан авчираад дахиад ирээд аваарай гэжсэн. Тэгэхээр тэр надад бүр үнэхээр бахархалтай санагдчихсан. Монголд ийм кейс ховор Тэ яг аюулгүй ажил ийм л байх ёстой бол яг ингэж л ажил тэр нь ямар ч нөгөө exception байхгүй. Компани соёл бол одоо бүр компани соёл бүр гайхамшигтай хөгжсөн. Тэр бол яг энэ үндэстэн дамсан корпорац зочин орондоо ирээд яг ингэж хамтарч болоод нэгдсэн соёлтой болж болдгийм байна гэдэг айгүй гоё кейс санхүүжилсэн тий. За тэгээ цэвэрлэн агшин ярьж ихэлсэн говийн оюу хөгжлийг дэмжих сан байна. 13 онд гэрээ зурагдсан байдаг. Тэгэхээр энэ одоо яг том компани орж ирээл нэг л одоо өнөө маргаашгүй хөгжих гээд байгаа юм шиг тий. Гэт ер нь бол оролцогч талуудын саналын зөрөлдөөн үүсэж исэн.
За энэ дээр бол за орон нутгийн удирдлага ард иргэд байна, оюу толгой байна тий. За дээрээс нь яг энэ санхүүжүүлэгч байгууллагууд хамтраад хамтын ажиллагааны гэрээ хийгээд за эндээсээ болохоор яг орон нутгийн иргэдэн бид нар одоо оюу толгойн санхүүжилтийг жил болгон ирж байгаа 5 сая долларыг юунд зарцуулах вэ гэдгээ шийддэг болсон. Тэгэхээр энэ бол зөвхөн Монголч биш дэлхийд ер нь ингэ шийдсэн уул уурхайн томоохон төслүүд ховорхон байдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн Монголд биш олон улсын том одоо туршлага гэж яригддаг. Тэгээд одоо яг энэ сан маань байгуулагдаад орон нутагтай хамтарч ажиллаад за бараг 7 жил 7-8 жил болсон. Энэ хоорондоо 257 төслийг зорилттой сумуудад хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр зөвхөн хамбогд сум биш, уул уурхайгүй зорилтод 3 сумыг бас квотын гэрээгээр ишээ нэмээд ажиллуулж одоо хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бас пицца хийдэг үзээ. Тийм юу хөвгөлтэй орно гэж бодож байгаа тийм. Тэгээ хасчлуулан багш бас нөгөө анх удаага оюутлын одоо нийт ажилчдын 20 орчим хувиас нь судалгаа авсан тийм. Тэгэхээр одоо монголчуудын дундаж цалинч одоо хэд байдаг вүлээ? Сая 200 300 орчим байна. Тэгээ сая 300 орчим. Оюутлын ажилчдын дундаж цалин хэр байдаг? Тэгээ судалгаанаас харж байхад оюутлогод ажиллаж байгаа энэ ажилтнууд өөрсдийнхөө цалин орлогод хэрэг сэтгэл ханамжтай байдیں۔ Ажлын байр, орчин энэ одоо зүйлүүдтэй ер нь хэр одоо тааламжтай байдгийг. Энэ дээр яг судалгаан дээр бас гарч ирсэн тийм сонирхолтой тоо баримтууд байна уу? Яг нэг л жишээ хэлээ л да. Оюутлогын өмнө нь өөр байгууллагад ажиллаж байгаад оюутлогод цалингаа ахиулах, илүү ур чадвартай мэрэгжил эзэмших, тэгээ илүү шин соёл суралцах гэж орж ирж байгаа энэ аж төгсдийн тоол дийлэнх тэр ч утгаараа түрүүн хэлсэн тэр залуучуудын нэг том одоо айрам юм да. Тэг хөдөлмөрийн айрам энэ оюутлогод үүссэн гэж. Одоо тэнд чинь хоол, байр ингээл бүх юм хангаад өгч чинь тэгэхээр нөгөө ярилцлагын ихэн та хэлсэн шүү дээ. Ихэнх нь хоримтлалтай хадгаламжтай болсон байраа гэдэг чинь бас яг энэтэй холбоотой байх тийм. Тэгээ хоёулаа ажиллаад ирэхээр чинь залуучууд илүү бас өнөөдөр чинь өөрсдийнхээ санхүүжилтийг илүү хуваарлах талаар их өөр болсон биз дээ орчин үеийн залуучууд. Тэгээ энэ талаасаа харахад бол энэ нэг том тийм өөрчлөлтийг гарах боломжтой. За оюу толгойн үйл ажиллагаа бол цар тахлын үед бол Монгол улсын эдийн засгийг бас тодорхой хэмжээгээр нуруундаа үрж явжээ гэж би ойлгож байна. Ер нь бол одоо үйл ажиллагаанууд идэвхтэй сайн байсан байна. За тэгвэл ер нь энэ одоо цар тахал бол бидний хувьд бол одоо маш том өөрчлөлтийг авчирлаа шүү дээ. Энэ бол бид магадгүй одоо сүүлийн 100 гаруй жилийн туршид бол хүн төрөлхтөн тохиолдог бол одоо ийм зүйл болсон. Тэгэхээр энэ цар тахал оюутлахад ямар сургамж авчирсан бэ? Бид ер нь энд цаашдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Яг энэ судалгаан дээр ч юм уу, дээрэс нь одоо танай эрдэмтдийн баг хоорондоо ярилцж байхад бас ямар шийдэл үр дүнд хүрсэн бэ? Бид нэр анх судалгаагаа эхлэхдээ ер нь цар тахлын үед гэдгээр авч үзээд өмнө одоо хоёрыг харьцуулах гэдэг төвшөнд байсан. Цар тахлын дараа одоо энэ чинь дахиад нэг шин хэвийн нөхцөл үүсэх гэдэг шүү дээ. Шин хэвийн нөхцөл байдалд ямар байх вэ гэдэг төсөөлөл төдий байна. Яг бодит байдал ямар болох вэ гэдэг бол бид нэр хэлж мэдэхгүй. Ямар ч байсан компани соёлоо хадгалаад явж байгаа учраас тэр соёл бол хэвээр хадгалагдах байх гэж бодож байна. Компани засаглал нэт бас л эргээд хэвээр хадгалагдах байх. Энэ ажлын байрны зохион байгуулалтын хувьд бол өөр шинэ орчин үүсэх байхаа. Илүү цахим байдал шилжиж байгаа болохоор цаашаа бол эдийн засаг бол дижитал гэдэг рүү шилжих тэр хандлага бол гарах байх. Түрүүн хасчлан багш нөгөө зэсийн шин нэр үе ногоо эдийн засаг гэж ярьж штэ. Тэгэхээр бид нар магадгүй цаашгаа ногоо эдийн засаг тэр дундаа эрчим хүч усны хэмнэлттэй ийм ус халбарыг хөгжүүлэх тал дээр илүү харах болов гэж бодож байна. Өөр санаанаа нэг зүйл байна. За яг нөгөө цар тахлын дараа ер нь манай Монголын компаниуд эсвэл оюутлахаа ямархуу байр болох вэ гэдэг бол таамаглал төдий байгаа шүү дээ. Тэгэхээр таамаглал гэхээр чинь бид нөр өнгөрсөн үеийнхаа тоог тий одоо байгаа туршлагатайгаа нийлэл таамаглана гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг менежментийн зүгээс харахаар за стратеги гэдэг зүйлүүд маань яг компаниуд дээр өөрчлөгдөж байна. За тэгэхээр яг компаниуд өөрсдийнхөө үндэс зүйлээр тулгуурлаад яг нөгөө микро орчныхоо шинжилгээг дахиж хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр яагаад тэгэхээр компани нийлүүлэгчт нь өөр болж байна. Хэрэглэгчт нь өөр болж байна тий. Доторх өрсөлдөөнийх нь одоо хэв шинж өөрчлөгдөж байгаа учраас
тэр тухайн салбар нийлүүлэлтийн сүлжээнийхээ хувьд дахиж нэг юм шинжлэх одоо нэг тийм боломж гэж харж байгаа. Тэгэхээр бид нар энэ боломжийг яг одоо нэг их хөгжил дээр ICT-тэй холбож чадах юм бол манай Монголд бол энэ бол ковид бол цаашдаа бол одоо эргээр сорилт болно л гэж харж байгаа. Арчулан багш гүний уурхаа удахгүй одоо ашиглалтанд орох гэж штэ. Энэ уурхаа ашиглалтад орсноор ямар өөрчлөлт авчрах бол, ямар эерэг нөлөөлөл үзүүлэх бол одоо нөгөө бидний олборлолт бас хэдийн хэмжээгээр өсөх бол. Ерөнхийдөө бол үйлдвэрлэлийн хэмжээ яг гүний уурхаа ашиглалтанд орсноор 50 орчим хувиар өсөхөр байгаа. Тэгээ ер нь бол яг энэ ордын баялагын 3/2 нь бол угаасаа гадагтуур байгаа. Тэгэхээр одоо нөгөө Монгол улсын нийгмийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл бол одоо бүр дахиад өсөөл явна гэсэн үг. Өснө тий. Нэгдүгээр нөгөө татварын хэмжээ нь өснө. За хоёрдугаар сул тэнд бол бас тодорхой хэмжээний нөгөө үнд металл агуулгаж байгаа. Тэрний экспортоос тооцдог ашигт мултмлын одоо нөгөө ашиглалтын одоо төлбөрийг бол улс бас авна. За тэгээд дээрэс нь болохоор гүний уурхай ашиглалтанд орсноор бол ерөнхийдөө нөгөө шинэ технологи нэвтрээд тэгээд олон хүмүүсийн ажлын байр бол бас одоо чанар чинь гэх юм уу одоо нөгөө нэг илүү чадварж нэг тийм зүйл байгаа. За татварын орлого бол их ихэнх өсгөр байгаа. Ягаад гэвэл нөгөө экспорт үйлдвэрлэлийн хэмжээ өсөж байгаа учраас тийм хэмжээгээр нэмэгдэн. Тэр бол яг манайд одоо өдөрт бол маш хэрэгтэй байна л да. Манайх бол төсвийн алдагдлын хэмжээ одоо бол бараг 800 тэрбум ч юм уу бараг 80 одоо өнгөрсөн жил бол бүр их байсан л да. Одоо сая жоохон буурсан. Тэгтэл их өндөр байгаа. Тэгэхээр бол ядаж одоо төсвийн алдагдaltaгүй болоод тэгээд одоо энэ хүмүүсийн цалин нэмэгдүүлэх одоо энэ хөрөнгө оруулалтыг бол энэ жил төдийлөн сайн хийж чадаагүй. Ягаад гэвэл бүгдийн нөгөө одоо нийгмийн халамж одоо хүүхдийн мөнгө, ковидын эсрэг арга хэмжээгээр баахан юм зарцуулсан. Тэр мөрнөөс одоо илүү бүтээлч тал руугаа одоо санхүүгээ шилжүүлнэ гэсэн тийм тооцоо хүлээлт байгаа. Ер нь бол яг том утгаараа бол манайх зэсийн одоо бас дэлхийн 10 эхний 10-ын одоо үйлдвэрлэгчдийн тоонд орох нэг тийм том алхам хийж байна. Тэгээ энэ том төсөл бол ингээд ашиглалтанд орсноор бол манай сүүлийн 12 жил хийчихсэн том хөрөнгө оруулалт бол одоо л ингээд нэг үр ашгаа өгч ирэх гээд байна. Би нэг юм сонирхсан асуултад хариулт авчмаар байна л да. Оюу толгой экспорт за тухайлах юм бол нэгжээр ингээд буурахад дотоодын нийт бүтээгдэхүүнд ямар өөрчлөлт авчирдаг юм? Энэ бол манай нөгөө энэ хамлан багшийн судалгаанд бий л те. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг ойролцоогоор бол ерөнхийдөө одоо оюу толгойн үйлдвэрлэлийн 1%, за Монгол улсын дотоод нийт бүтээгдэхүүний 0.8% өөрчлөлттэй бол бий болгож байна гэсэн тооцоо бий. Тэр нь бол их олон маягаар дамжиж байгаа л да. Экспортоор дамжиж байгаа, татварын орлогоор ажил эрхлэлтэнд үзүүлэх нөлөө гэдэг. Тэгээ бүгдийг нь бол манайх судалгаанд бол гаргацсан байгаа. Тэгээ ойролцоогоор бол энэ хоёрын хооронд яг бараг 1-1 гэсэн тийм харьцаа байна. Тэгэхээр бол манай улс ч гэсэн одоо оюу толгойн үйлдвэрлэлийг бол нэмэгдүүлэх сонирхол бий. Тийм. Яг хөө тэрнтэй холбоотой янз бүрийн маргаан бол байгаа. Гэхдээ тэр бол татвартай, голдуу, зардалтай. Тэр бол яг нийт төслийн хувьд бол хоёулаа явуулах одоо тийм чухал сонирхолтой байна. Оюутлага бол одоо улсын татварын 13.5% хүртэлх энэ татварыг одоо бүрдүүлж байгаа гэдээ түрүүн ярьжсэн л та. Тэгэхээр яг энэ татварыг дотор нь бас ангилаа задлаад үзэх юм бол бас аль чиглэл рүү илүү их татвар төлж ийн гэхээр бас арай өөр тоо баримт гарах болов уу гэж бодож байна л да. Ашчулуун докторийн дээр мэдээлэл өгөөч. За тэгэхээр бол ерөнхийдөө нэг 13-аас 2020 оны хооронд бол нийтдээ 8.5 их найдыг одоо төлсөн гэсэн дүн бол байдаг. За жилдээ бол хичнээн хэмжээний одоо татварыг төлдөг. Тэгэхээр бол 19 онд бол улсын төсвийн татварын орлого нэг 9 их найд төгрөг байхад бол тэндээс бол одоо бараг 9.1-ийг одоо дангаараа оюу толгой компани төлсөн татварын дүн хүрчээ яг тодорхой ярих юм бол 855 тэрбум төгрөг. Төсвийн орлогын 177%-ийг дангаараа бүрдүүлсэн. Тэгэхээр 11 бол оруулсан гэсэн үг. Тэгээд тэр нь болохоор бол нөгөө манай 20 онд бол манай эдийн засаг нөгөө агшаад төсвийн орлого их хэмжээгээр тасарсан үед бол эдний төлж исэн нөгөө одоо төлбөр нь бол үндсэндээ хэвээрээ байсан учраас нийт одоо төсвийн орлогот эзлэх хувь нь бүр өссөн. Тэгэхээр энэ утгаараа бол яг нөгөө докторжуулах үүргээ биелүүлсэн гэж хэлж байгаа нь энэ л дээ. Тэгээд бол ерөнхийдөө бол нөгөө одоо энэ татварын төлөлтийг харахад бол энэ дотор бол яг нөгөө ашиг одоо компани ашигаас авдаг татвар байгаа. За ашигт малтмалын нөөцийг ашигласны одоо орлого байгаа. За бус төрлийн төлбөрүүд байдаг. Цалингаас нь татварыг авч байгаа. Хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг авч байгаа. Тэгээд тэн дээр бол нөгөө ашиг дээр нь бол ямар ялгаатай байдаг юм бэ гэхээр манайд нөгөө улсад одоо Эрдэнэт гэх том үйлдвэр байгаа. За Эрдэнэт бол илүү жоохон төлдөг. Одоо татварыг.
Тэгээ тэр нь ягаад ялгаатай бэ хүмүүс бол их асуудаг. Гол ялгаа нь юм байгаа л да. Эрдэнэ чинь нөгөө гол бүтээн байгуулалт хийгээд дуусчихсан. Бүр 1980-ад онуудад бол гол хөрөнгө оруулалтаа хийгээд дуусаад одоо үндсэндээ том зардал бол нэх байхгүй. Гүний уурхай бол байхгүй гэсэн үг. Тэгэхээр гүний уурхай байхгүй юм чинь үндсэндээ ил уурхаагаар ажиллаулаад одоо айл 1980-ад онд байгуулсан одоо нөгөө үйлдвэрээрээ тэгэл ажиллаад хэвийн одоо ашигтай байж чадчихна гэсэн үг. Энэ уурхайн хувьд бол нөгөө бүх одоо зардал нь бол гүний уурхаараа орж байгаа. Тиймээс хараахан ашиг нь гарч арай амжаагүй. Тиймээс зардал хөгжиж яваал гэж байна. Хөгжиж яваа тий. Тэгээ яг хаа бас л адилхан эрдэнэтэй ингээд хугацаа болонгуудаа тэр үедээ бол ашигтай болно. Тэгэл тийм л одоо тооцоотой байгаа. Тийм байна. Хүмүүс ч нөө тэгж яриад байдаг шүү дээ. Оюу толгой яагаад нөгөө топ 100 аж ахуй нэг жихээ улсад нөгөө төлсөн татвараараа 3-т ороод идэв. Эрдэнэ төвлөрдөр яагаад 1-т ороод идэв. Оюу толгой ийм их одоо ашиг олж байгаа ч юм уу ингэж их одоо баялаг бүтээгээд ингэчээд яагаад улс төлж байгаа нэг бага байд юм бол гэсэн ийм эргэлзээ их байдаг л да. Тэгэхээр энэ дээр бол яг ийм зөв хариулт бас гараад ирчлээ. Түүхэн бас нэг харж үзэж болох юм л да. Эрдэнэтийн бүтээн байгуулалт үндсэндээ нэг 5 жилийн өгсөн байна. 72-оос 76 оны хооронд тэгээд 5 үе шаттгаар явж байгаад Эрдэнэт үйлдвэр одоогийнхаа ашиглалтанд ороод өнөөдрийг хүртэл ингээд 40 гаруй жил явж байгаа. Оюутлогоо тэгээд ил уурхайн бүтээн байгуулалт тэгээд 11 оноос эхлээд гэрээ байгуулагдаад ингээд явтаа 13-аас 15 оны хооронд зогссон. Тэгээд энэ хугацааг хасвал 10 жилийн хугацааны өнөөдөр 7 жилд нь 8 жилд нь л ил уурхайн бүтээн байгуулалт явагдаж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт одоо эхлээд явж байгаа. Энэ бүтээн байгуулалт бүрэн хийгдээд яг өдрийнхөө баяжуултыг олборлоод баяжуулалтаа хийдэл хугацаа нь болоогүй байгаа гэсэн үг. Тэр хэдийд харьцуулах уу ямар үед ямар нөхцлөөр харьцуулах уу гэдгийг ялгааг л сая ашигч илүү тодорхой хэллээ л дээ. Тэгэхээр хүмүүс ч гэсэн бас тийм энэ талаас бодож үзэх. Тэгээ гүний уурхай бол яг ерөнхийдөө эрхчлэлийн сүүлээр ашиглалтанд орно гэдэг байгаа. Тэгэхээр нь бол манай талаас ч гэсэн одоо компани талаас ч гэсэн үйлдвэрлэлийн хэмжээ ихээхэн өсөх тийм хүлээлттэй байгаа. Дээрээс нь ажлын барьч нэмэгдэх баг. Тэгэл дагаал одоо бүхэл үр ашигуд нэмэгдэх л баг тийм. Та бүхэн оюутлогоо явуулын мэдээллийн төвөг сонссон уу? Сонссон. Тэгээ оюутлогоо тэгээ компани хүн болгон өссөн хүн болгон оюутлогоод очиод одоо ялангуяа цар тахлын үед бол тийшээгээ очиод ингээд үйлдвэртэй уурхаатай танилцах боломжгүй байгаа даа. Тэгэхээр оюутлогоо компани хамт олонны хувьд бол одоогоор нийслэл Улаанбаатар хотод явуулын юм автобус гаргацсан. Тэгээд энэ автобус Улаанбаатар хотын хаач явж иж болно. Тэгээд тэр автобусанд ингээд ороод үзэхээр яг л тэр оюутлогын бүтээн байгуул тэнд ямар үйл ажиллагаа явд ингээд компани бүхий л мэдээллийг авах боломжтой юм байлээ. Тэгээд бас энэ лайвыг үзэж байгаа үзэгчид хандаж хэлэхэд магадгүй танай гэрийн үүдэн туудахгүй очино. Тэгэхээр оюу толгойн бас үйл ажиллагаатай танилцъя гэх юм бол та бүхэн энэ одоо явуулын мэдээллийн төвөр зочлоорой гэж хэлмээр байна. Тэгээд бидний хамгийн ихний лайвд өргөдсөн зочдоо дахиад нэг танилцуулчих. Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор профессор Цэвэрлэмаа, Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш доктор профессор Хашчулуун, Монгол Улсын их сургуулийн менежментийн тэнхимийн багш Энх Туул нар өргөдөн иргэдийн одоо хамгийн их мэдхийг хүссэн асуултуудад хариулдаг лөө та бүхнийхээ ажил үйлс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За маш баярлалаа та бүхэнд. Тэгэхээр бид оюу толгойн үйл ажиллагаа өргөөжийн талаар одоо олон нийт мэдээлэл өгөх зорилгоор сар тутамд лайв өрнүүлж байна. Бид хамгийн ихнийхээ лайвыг үзэгч та бүхэнд хүргэлээ. За магадгүй одоо бид дараагийн дугаараар яг оюу толгой дээр очиод тэнд ажиллаж байгаа одоо ажилчдын нөхцөл байдал, сэтгэгдэл хэрхэн яаж ажилладаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэх юм. Ингээд бидэнтэй хамтдаа байсан та бүхэнд баярлалаа.